All set. Сайн байцгаана уу та бүхэндээ подкаст үзэж байгаа өдрийн мэндийг хүргэе. Тэгээ Монголын чөлөөт үхээ холбооноос хүргэж байгаа All Set подкаст маань эхлэхэд бэлэн болжээ. Ингээд эхний дугаарт маань Монгол улсын гавьяа тамирчин Ган зөргийн Мандах наран, Монгол улсын гавьяа тамирчин Бат очрын Болорт Туяанаар маань хүрэлцэн ирсэн байна. Ингээд та хоёртоо урилга хүлээн авч хүрэлцэн ирсэнд баярлалаа. All Set подкастын анхны дугаараар уулзж байгаадаа баяртай. Тэгээд подкастын маань зорилго бол мэдээж чөлөөт бүхийн спортын эргэн тойрон үйл явдлын мэдээлэл, той мэдээ, за мэргэжлийн хүний яриа, сонирхолтой зочид, за хамгийн гол зорилго нь бас энэ спорт гэдэг зүйлийн одоо сайхан зам үлгэр дуурайлал дээрэс нь одоо залуучуудад өгж байгаа тэр сайхан зүйлс юу гэдэг гэрэл гэгээтэй талаас нь бид бүхэн харуулахыг зорж байгаа. Тийм тэгээд ганцхан бас ингээд чөлөөт бүх гэж бид нар чөлөөт бүхийн холбоо гэдэг ингэж байгаа боловч ер нь бол цаа санаа маань бол мэдээж тамирчдын ардталтайг юу болдгийг те тамирчид маань тамирчдын ер нь энэ спортын сэтгэл зүй гэж бас юу байдیں۔ Мөн нэмэлт бүтээгдэхүүнүүд тамирчдад яаж нөлөөлдгийг шинжлэх ухааны үндэстэй болон бусад одоо олон төрлүүдийг агуулж энэ хүү подкастаас хүргэе гэсэн зорилготой байгаа. Тэгэхээр та хоёр маань ч гэсэн гоё тэр талаар бидэнтэй хуваалцаад өөрсдөө туршлагаас хуваалцаа гоё дэлгэрэнгүй ярих байх гэж бодож байна. За мандахын хувьд бол бид хоёр бол бүр хар багын найзууд одоо нэг үеийн одоо би бол яг дугуулны секцэнд явж исэн. Тэр үеийн маань л одоо миний багын найз тэгээ өнөөдөр хүрэлцэн ирсэн баяртай. За болроо маань бол мэдээж манай ард түмэн манай хоёр тамирчин бол бүгд таньж байгаа байх гэж бодож байна. Монголын нэрийг бол бас олон жил Монголынхаа нэрийг дэлхийн давцанд үндэс төргөж явсан ийм хоёр сайхан залуучууд ирсэн байна. Тэгээд юу байцгаана guys. За одоо тэгэл энэ нэг бүхтөө нэгэн торсон хүмүүс чинь тэгээд одоо гэдэг шиг л тамирчны карьер дуусаад одоо дасгалжуулагчийн карьерд орсон болов. Дахиад одоо дүүхтэйгээ спортоо хайртай спортоо нацалтаал бэлтгэлээ хийгээл ингээл явж байна. Тэгээд Мандах наран алдартай тамирчин гэдэг бол хүн болгон мэдж байгаа. За тамирчны замлаа дуусгаад шууд тасгалжуулагчийн одоо карьерийг эхлүүлсэн. Тэгэхээр сүүлд бас нөгөө өсвөр үеийн болон залуучуудын чигшөөгийн тамирчидтай одоо бусад багш нартайгаа Азийн аврах шалгуулт тэмцээний бэлтгэлээр ажиллаж байгаадаа таарч ирсэн. Тэгээд ер нь бэлтгэл сургууль тэр начаал ямар хөө вэ? Тамирчдын бэрт ихээх үү? за тамирчдын бэртийнхээ их хийрсээ одоо тэгээд бэлтгэлийн хийлгээд бэртийнхийг нэлээд шавхаж байна. Мэдээж энэ их спорт гэдэг зүйл бол юм шинжлэх ухааны төлөвлөгөөтэй бүх юм ингээд явдаг учраас тэгээд одоо ихний ээжийн хүүхдүүд чинь ингээд шууд бэртаагаар очиж барилдахгүй. Мэдээж тэр бэрэг өшөө том сайн болгохын тулд заавал наадталт нь төлөвлөгөөтэй бэлтгэл хийж эхлээд нөгөө бэрэн дуусгаж буцаад нөгөө шаар хийлдэг шиг ингэж бүх юм явдаг учраас одоо бол тэгэл буцаад их бэртаа болоо тэгэл очиж штэ. Ер нь яг нөгөө тамирчны карьераа дуустангуудаа тасгалжуулагч руу орсон тамирчин бас тийм олон биш байх гэж бодож байна. Тэгэхээр тамирчин тасгалжуулагч гэсэн хоёр мэргэжил бол мэдээж хоорондоо маш их ялгаатай. Тэгэхээр өөрийн чинь хувьд бол одоо яг тасгалжуулагчийн байр суурьнаас харж байгаа тамирчдад бас энийг хэлээд өгчихсэн гэсэн санаа оноо юу байдаг вэ? Тасгалжуулагчийн байр суурьнаас хуучин би ингээд тамирчин байж хад бол тамирчин хүн бол ерөөсө ганцхан өөрийгөө боддог. Өөрийгөө л бодож бэлтгэлээ хийх хэрэгтэй. Бүх юм тамирчин чинь биений эрүүл байх хэрэгтэй, бүтэн нойртой байх хэрэгтэй, аж ахуй ажил те бүх юм ингээд өөрөө биш ингээд өмнөөс нь хүмүүс хийж өгдөг гэд тэгжээж мэргэжлийн том тулаануудад очиход ерөөс ямар санаа зовхонгүй үздэг бол тасгалжуулагчийн карьер чи эсрэгээрээ нэг яг тэр хүмүүсийн чи өмнөөс яг тэр ажлыг бүгдийг хийдэг юм байна. Тэгээ бүр ингээд том моошоронд ганц тамирчин биш те нийт багийн моошорн за тэр нь яаж байгаа бол энэ нь яаж байгаа бол энэний виз билет нь яаж байгаа бол те гэл гэх мэтлэнгээр за энэний бэлтгэл нь болохгүй нь тэгэл гажуунаас харахаар энэ ядарч явах шиг байна гэх мэтлэнгээр айгүй их юм ингэж бодож тунгааж явдаг гэдэг юм ярэ мэдрээд эхэлж байна одоо Ярэ мэдэрч явж байна гэж. За болрогийн маань болроогоор сони юу байна? Ойрд за саяхан одоо цугларалтанд бас гарцсан байсан те. Ер нь одоо миний хувьд бол яг бэлтгэл сургалтад хамрагдаад одоо бэлтгэж байгаа. Тэгээ одоо
одоо энэ жил бол Парисын Олимпийн цэнгэл тэгээд тодорхой хэмжээний одоо Парист оролцох тамирчтай ингээ бас дэмжээд ихтэй сургалтын хамтраг одоо ингээ хамраад тусдын болгохыг хичээгээл явжлаа. Өөрийн хувьд бол ер нь энэ жил Парисын Олимпийг бол өнгөрч байгаа. Тэгээд тодорхой хэмжээний одоо бэлгээ сургуулж байгаа явуулаад өөрийн ялдаа тутагдлаас болоод энэ жилийн Олимпийг бол өнгөрүүлсэн. Тамирчтай үед бас за альва нэг үнж гэдэг бас ер нь бол бас хэцүү л байдаг бах тий. Тэгээ тэр чи одоо тэгэл хаас яг тохиолдож байгаа. Тэгээд энэ туршлаас нь бас жоохон яриулнаа заяа. Олимпик хэлгээд ер нь тундаа хугацаа үлдээд байна. Тэгээд та хоёр маань хоёулаа олимпиад оролцож ирсэн. Болроо маань бүр Токио 2020 олимпиадад хөрөл медальтай тамирч байгаа. Хоёуланд нь алдаа болон бас оноо аль аль нь байгаа хоёр тамирч байна. Тэгээд тэр ч утгаараа бас яг энэ олимпийн өмнө та хоёрыг анхны зочнороо урьсан бас одоо олимпиад оролцох тамирчид болоод ер нь залуу тамирчдад энэ олимп гэдэг зүйлийн бас уур амьсгалыг өөрсдөө туршлага дээр тулгуурлаад одоо мэдээлэл өгөх тийм ээ баг зэрэг туршлагаасаа хуваалцах залуучуудад бас тиймэрхүү энэ чиглэлдээ тийм мэдээлэл бас өгнө гэдэгт бол эргэлзэхгүй. Тэгээд болрогийн хувьд бол өнгөрсөн Токио 22 Олимпийн наадмын циклд бол өндөр гайхалтай өнгөрчлөлтийг үзүүлсэн. За тэгээд ер нь бас Токио 22-ыг би өөрөө нэг сурвалжилж ирсэн сурвалжлагчийн хувьд одоо яг хөрөл медаль аваад тэр болцлоо хангаад байжсэн мөч бол татган санагдаж байна л да. Тэр олимпийн цикл чиний бэлтгэл сургалт үнэхээр бас сайн мах шиг санагдсан. Яг тэгвэл хагас шигшээ хүртэлх барилдаанууд дээр өрсөлдөгч болгоно бүр ил тавуудын оноогоор цэвэр ялаад хагас шигшээ шалгарч исэн. За тэгээд хөрөл медалийн эзэн болсон. Ер нь олимп болон бусад тэмцээний мэдрэмж уур амьсгал ер нь хэр зөрүүтэй байдаг. Ер нь Токиогийн олимп бас нэг шанараараа бас давуу болсон. Нөгөө цар тахал ковидын үед болсон учраас тэгэхэд бол одоо яг олимпиад оролцоход тамирчид тасгалжуулагч нарын хувьд бол айгүй хүнд даваад авсан. Гол нь одоо тэр ковид тусчихгүй юмсаа гэсэн сэтгэл зүйтэй. Гэхдээ тамирч одоо яг энэ арын ажлыг бол одоо багш нар маань, холбоо маань, Монгол Улс маань гэдэг айгүй дэмжиж ингэж оролцсон. Тамирчин хүний хувьд гэвэл айгүй давуу чанар. Ягаад гэвэл яг тогтсон нэг газараасаа бэлтгэл хийгээд тэндээсээ нөгөө ковид тусгонд бол өөр хүмүүстэй уулзахгүй бэлтгэл сургалтын орчин хүрээлэл одоо тэр яг ингээд нөгөө вакуумчсан газар бэлтгэл сургалт хийгээд илүү төвлөрч илүү бас бэлтгэл үр дүнтэй болсон юм болоо гэж бас хардаг. Тэр өнөг асуусан олимпийн мэдрэмж өөр тэмцээний мэдрэмж гэдэг хоёр өөр зүйл байдаг юм уу? Эсвэл хэл ялгаа байхгүй тэмцээн л бол тэмцээн. Ер нь тэгээд яг тэр тэмцээн энэ тэмцээн гэж бүр тэгэж нөгөө нэг тодтоосоо илүү тэмцээн бол тэмцээн жижиг том гэж ялахгүй тамирчин хүн болгон тэмцээнээ төрүүлэхийн тулд тэг амжилт гаргахын тулд оролцдог. Тэгээд сэтгэл зүй ер нь бол яг нэг байдаг. Гэхдээ багш нарын зөвлөлөөр бас нөгөө тэмцээнийхээ өмнө бас зааландаа ороод ингээд хараад орчноо таньж мэдрүүл бас маргааш нь барилгах гэж байгаа хүнд бас сэтгэл зүй арай хүн байдаг гэдэг. Ер нь хүн болгоны зөвлөсөн зөвлөгөө тэр мэдрэмжийн дагуу барилдаж оролцсон. Тэгээ багш нарын бас айгу зөвлөгөөнүүд айгу бас үр дүнтэй байсан. Гоё байсан шүү дээ. Болроо яг хөрлийн мэдээлэл гарч ирэл тэгэл шижрээ битэр тухай чаталж байсан гэдэг. Болроо бол асуудалгүй хөрөл авчна гэл. За тэгчээ. Тэгээ би баг би чинь цаач бол асуудалгүй хөрөл авна гэл. Тэгэл тухайд за ямар ч байсан авах юм байна да. Одоо ойрхон нэг өрсөлдөгчнөр нь бол тухайд шижрээ чинь судалгаа сайтаа маш их мэдчихсэн. Яг ярьж л байсан цаач. За одоо бол авчнаа цаач гэдэг ч тийм би ямар ч нэг хөрөл медальтай юм байна гэж бодлоо тэгээд мондөг барьдаж хөрөл медаль авчихлаа. Хөрөл медалийн төлөөч нөгөө Камеруны бүх Африкийн ТV-ийн 7 удаагийн авраг тийм тамирчтай харилцажсэн шүү дээ. Тэгээд бүр яг оноогоор цэвэр хэлчихсэн тэгээд ер нь бол бас айгүй нөгөө тамирчдын судалгаа гэдэг бус одоо өрсөлдөгч нараас судалсан байсан. Тэгээд одоо манай зоонд байсан одоо Польш грек гэдгээр бүгдээ судлаад байсан ч даанч тэд нар маань одоо өмнөх одоо яг наттай барилдах өмнөх төрөгтэй хожигдчиход ямар судалгаагүй бүхтөө тэгээд шууд одоо өмнөх өдрийн барилдааныхын судалгаагаа шууд барилдаад бас тэгэхэд бол нэрмгүй гэх юм уу яг тэр одоо ийм хийдэг гэдэг бас нэг жоохон судалгаагүй шууд сэтгэл зүгээрээ барилдсан бас айгүй даваа тал болсон. Тэгээд дэвжин дээр барилдаад буугаад бас юус өөрт илтгэж өгөөгүй. Гэтэ сүүлд яг медаль хүзүүндээ зүүсэн акшнд бол өөрт итгэсэн гэв үү. Ер нь олимпийн олимпийн медаль зөв хоёрын хооронд зөрүү их үү? Мэдгүй одоо Токио олимпиад оролцоход бол эрхийн тэмцээнээр Аз ТV-ийн эрх олох тэмцээнд төрүүлж ирэх авсан. Тэгээд
ер нь бас одоо яг ингээд бодохоор амар тэгэж бүр ингээд олимп гэж бүр тийм сом сэтгэл зүй биш. Тодорхой хэмжээний тэмцээн улсаад болоод олимпиад оролцсон нь одоо жоохон хүүхдийн үед бол айгүй том амжилт хийсэн. Тийм утгаараа оролцоод бас тэгээ явахын өмнө хүртэл нутгийнхаа сайхан дэмжээд сайхан явуулсан гэдэг. Тэгээ хүмүүс бол надад итгэсэн хүмүүсийн итгэлийг алдахгүй тул айгүй өөртөө бас итгэсэн. Хоёултай тамирчин хүний сэтгэл зүй гэдэг дээр бид нар бол бас сайн мэдэхгүй шүү дээ. Яг тэр орчинд очиваагүй те яг тэр дивжин дээр гიშх мэдрэмж тэгэл тэр олон хүмүүсийн шуугаан дунд тэгэл эх орны тухай бодоол тэгэл багш нарын хийсэн юмнууд тэгэл өчнөөл байдаг. Бараг тэр урд шүний нойр гэдэг бол хамгийн айхтар зүйл байдаг юм шиг байна. Тэгэл тэрийгээ давж ийн гэдэг чил. За ямар ч үсэн юу яа хэдүүлээ. Жаа хөнгөр идэх үү. Тийм. Жаа хөнгөн сэдвэр ер нь юу яа гэж бодлоо л да. Мандахын хувьд чөлөөтөхтэй ер нь яаж холбогддог вэ? Бас одоо ингээд залуу хүмүүс, жоохон хүмүүс бас анх ингээд орж явах тухай чинь сонсвол бас тэгээ тэндээс яаж ихтгэл үнэмшил аваад ер нь би ингээд өдөө зэрэгтэй бүх болох юм байна гэдэг дүр зургаа ер нь хэдийнээс эхэлж мэдэрч энэ төр эхлэв. Миний хувьд бол анх чөлөөтөхтэй би нэг яг өөрөө бол сайн сандгүй. Тэгэхээр их эрднийх бол таатай тийм. Тэгээ анхны медаль 13 настай нэг аймгийн аврагаас авч ирсэн байгаа даа. Тэгэхээр тэрний өмнөх 2 жил нь би яг аймгийн аврагч чадвар тэмцээд амар хожигдож нэг том ахтай жин нөрхөө том ах ингэж барьж 20 гараас дүүрж байгаа шийдсэн чинь дэвжин тэр ингээ хамраараа очоод цус ус гарч ирсэн. Тэрийгээ санаад байдаг. Гэтэ энэ болгоны ингээд сүулт нь харж байгаад энэ бүхэд ингээд салахааргүй одоо бол ингээд явж байгаа. Ийм дур сонирхолтой болгоно гэдэг дээрээс хүүхдийн хамгийн чухал юм болов. Одоо энэ мэдээж энэ подкастыг үзэж байгаа багш нарч бай, эцэгчүүд, чөлөөт төснөрч байгаа эцэгчүүд бас хүүхдүүдэд барилдуулж байгаа энэ эхлээд дээрээс хамгийн гол нь дуртай болох юм байна гэж. Би бол эхлээд дээрээс тэр спорт үнэхээр дуртай болцсон хүүхдүүдэд харж байгаа байхгүй. Яа салахгүй байж. Тэгээд дуртай болцсон тэр цаг үеэс хуулаад дараа нь ингээл их техник өөрөө тэгээд дуртай өгч яахад. Мянга заал хаалттай байсан ч ирдсэн зогсч байдаг. Тэмцээнд явчаад маргааш нь гэхэд яг бас ирдсэн зогсч байдаг. Ерөөсөө тийм дуртай өгдөл тэгэл ерөөсөө хамгийн чухал юм их болчиход байгаа шиг байна. Тэгээд дурлангуудаа за нөгөө багын санаад байл л та ирдсэн шиг хөөхтэй гэдэгс багтаа бүр мандах чинь ингээд хүнд байдал мэдлд орох одоо баг ер нь тэр хүнд байдлаас ер нь дуусна гэж байхгүй гэл таазан доош харцсан. Тэгэл нэг хүнд байдалд орсон үед мэдээлэл энэ баг спорт суугаад чи накад хамгаалдаг байсан юм шүү. Амар уян хөхтэйсэн. Тий, үнэхээр уян хөхтэйсэн шүү дээ мандах ч бүр. Тэгэд чи битүүч нэг таарж байгаагүй юу? Тий, би яаж барилдснээрээс сандгүй. Чи нэг айхтар санаад идэв л шүү дээ. Тэр чин би айгүй тод санддаг шалтгааны юу гэхээр би яг дөнгөж сүүлд нэг олон улс биш олон хотын юм одоо энэ одоо нэрж тэмцсэн медаль авдаггүй. Ер нь төрүүлж үзээгүй медаль ганцыг ав. Төрүүлж үзээгүй байж байгаа. Тэгээ хамгийн ихний тэмцээнд хот дээр хөдөөнөөс орж ирээд бэлтгэл хийж байгаа. Тэгээд алдар дээр хосоо ширэг дээр хийж байгаа. Тэгээд тэр медальгүй хүмүүсийн тэмцээгээд бараг тэр нөө залгамжлагч байхгүй юу? Айгуул. Тийм байсан баха. Тэгээд тэнд битээр авраллаад хардаг. Тэгээд хамгийн сайн санддаг тийм. Тэнд би анх одоо MC-г очиж төрүүлжсэн болохоор тэрийг аягүй сайн зааж байгаа. Би хамгийн гол нь юу яадаг вэ? Мандах чинь тэгэл том болоод одоо гавьяа тамирчин болоод дэлхийн амилгаас медаль авах эхлэнгүүт нь тохоо би ч бас ярина шүү. Яг эд үзчихлээ шүү дээ энтэй чи гэл аягүй нас. Энд барилгүй байгаад чи битэр чи хол очигдоогүй 3-2 гэлөө нэг тийм нэг онооны зэрэг хөтөл гажиж. Ер нь гэхдээ намайг нь бөхөөлж болох юм байна гэдэг сэтгэл урмыг бол эмс өгсөн шүү дээ. Хүн тэр нь гэхдээ энэ спортод хүүхдүүд урам гэдэг бол аягүй чухал. Тэгээд урам авцсан өөрөө сэтгэл орцсон гэдэг ч юм бол ерөөсөө тэгэл тэр чигээр яаж хийсэн тэгээд хожигдохгүй гэдэг юм дээр санаа зовлтгүй шүү дээ. Хожин гэсэн сэтгэл байх тэгэл яаж жаgal хожин шүү дээ. Тийм л ахал. Болроогийн хувьд чөлөөт бүхтэй одоо холбогдсон одоо энэ спортын замналаа эхэлсэн түүх нь ямар байд? Одоо манайх бол айлын 4 охин.
Хүүгүү тэгээд ер нь аавынхаа хүү нь бол дандаа гадаа бор харбор ажил хийдэг, ус авдаг, мод халтдаг. Тэгэл тиймэрхүү ажлыг тусалдаг. Ер нь жоохон хөдөлгөөнтэй хөртөөс. Тэгэл нэг өдөр гинт барилдмаар санагдаад таанасаа чи тэгэл ааваасаа би барилдмаар энэ бүхэлмээр гэсэн чинь бас нэг эмэгтэй хүүхдүүд дуулгаад бас жоохон яах вэ л. Тэгээ би нэлийн шалгаж жодоод орж ирсэн. Тэгээ жодогийн секцэнд спортын төвөртөн дээр ороод 2 сар гараа бол хичээлээ. Тэгээд нөгөө одоо манай гэр бол нисэх хавтаа нэг болгосон төржсөд 4 настайдаа шилжиж ирээд тэрнээс хойш нисгийн сургууль сураад тэндээ амьдарч одоо хүртэл аав ээж минь тэнцвэрч байгаа. Тэгээд нисгийн сургуулиас спортын төвөртөн хүртэл ихтгэл дээрээ буцаад явхад бас цааш тий хол. Тэгээд ер нь тэгэл спорттой хайцсан дөө. Тэгээд яжхад 2011 онд анх буян тухай спорт ордон маань байгуулдаг баригдаад тий тэндээ жудоо чөлөөтэй секц бий болоод тэгээ анх очихдоо яг жудоод орно гэж явж ирсэн чинь жудооны байхгүй одоо дараа орж эхлэв байгаа гэх. Тэгээд найзуудаараа бүүндөө чөлөөтэй секцэнд ороод тэгэл дандаа нөгөө нэг нисхийн гэрээр бол жоохон хөвгдөд цугларсан. Тэгээд бүх гэхээс илүү дандаа тоглоолдог. Дандаа тоглож ингэж гүйж хараач насцалтан л гоё. Тэгээ ер нь барилдахээс илүү эвслийн төслүүд аягүй их хийдэг. Тэгэл ер нь яг л нөгөө дуртай болох нь чухал гэдэг шиг. Тэгэл аягүй дуртай болж дуурлаж өдөө хүртэл ингэ барилдаж ирж байгаа. Тэгээд одоо эцэг эхчүүдийн бас нэг жоохон буруу ойлголт нь эмэгтэй хөлт барилдаа хэрэггүй. Жоохон нөгөө биеийн хөгжил нь муухай гэдэг бүгчүүд хэрэл бак тийм нэг муухай гэдэг гэж ярьдаг шүү дээ. Биений галбар алдагдана гэл нэг жоохон буруу ойлголттой байдаг. Харин тэрний оронд одоо манай найзуудын эцэг их ч гэсэн зарим нь бас нэг тийм ойлголтоос олж барилдахыг боловсон. Найзуудаараа 6 охин очиж барилдаж эхлээд тэгээд тонсараа үлдсэн. Тэгээд одоо яг явахад октодод жоохон одоо бүхийг сонирхсан хүмүүстэй хандчихлээ. Үгүй эмэгтэй хүүхдийн бие эвдэлхээс илүү улам зэгсэрч улам биеийн хөгжил зөв хөгждөг. Тэгээд спортоор хичээлсэн үедээ буруу юм болдгоо бас суур хүмүүжил айгу зөв тавигдчих өгдөг. Тийм болохоор айгу бас одоо өдөр хүртэл хүмүүжил маань хүртэл зөв тавигдаж спортын хүчинд яг ингээд өдөө зэрэгтэй яваа гэж боддог юм байна. Гэхдээ спорт бол мэдээж хэрэг сайн хэлсэн даваа талуудтай чөлөөт бүх гэдэг бол миний зүгээр би нөгөө зүгээр сонирхогч хүндлэнгийн үдээр харж байгаа. Ер нь эмэгтэй хүнд маш хүн спорт юм шиг санагддаг. Чамд тийм санагддаг. Ер нь бол их спорт бүхий спорт тулааны спорт шинэ гэж одоо хэлэх юм. Тэгэхэд бол эмэгтэй хүнд бол хэцүү спорттой орно. Гэтэ одоо ялч өөрөө дурлаад ингээ авсан болохоор хэцүү талаас нь бол ерөөс харж байгаагүй. Айгу гоё талаас нь тэгээд ингээл хөдөлгөөнтэй ахаал самбаа ер нь бие организмаас гадна сэргэлэн тий ухаан шаардна тодорхой хэмжээний бас хүний хөлийг бас аавна гэдэг чинь бас тэр амаргүй ажил ш. Тийм учраас айгу тийм жоохон хүний одоо бүхэл юмыг шаарддаг болохоор айгу тэрэнд нь бас илүү дурлсан. Мантахын чөлөөт бүхэд бүр ингээд дурлаад одоо ингээд бүх амьдралаа зориулаад салж чадахгүй болсон гол шалтгаан юу гэдэм бэ? Хүн хүний нөгөө спортод татагдсан нэг шалтгаанууд аюул сонирхолтой байна гэж тийм. Тэгэл түрүү баг яриад байгаа юм шүү. Эмцэг хожоол. Тэгээд дарсан. Ер нь гэхдээ энэ чөлөөтийн спорт чинь өөрөө хүн хөдөлж чадах хэмжээнээс 95% шаарддаг. Айгуу тийм маш их ийм одоо гар ийшээ чөлдөг ийшээ жишээ зүгээр бокс гэхэд хөл гар нүдэлдэг багт нуруу ууцсан гэдэг ганц гэдэг тийм хизээш моосолж унаад хөвтгийгээс ингээд виснтаа ч юм уу одоо чөлөөтийн нэг сонсодоо чөлөөт тийм ихгүй. Тэгэхэд чөлөөтрөөс нь заримдаа тэр дуул чи бокс явж гин уран уралдаж явж гин тэр болгон их хөдөлгөөнүүдийг хийх нь надад яг гоё л болж таарж байгаа бол би 1-р ангид ороход 7 настай 1-р ангид ороод хойчинд 8-р төгсөн 7-р ороод тэгэхэд манай ангийн багш минут 60 хөдөлдөг хөхтэй бач. Тэгэхээр угаасаа нэг байрандаа суудгүй тийм өөрөөсөө байглаасаа зайгсан тийм хөдөлгөх ийм юутэй хөгч яг тэр зориулагдсан спортод ороод ирэнгүү. Тэрэн дээр өөр ирэхгүй тэгэл ерөөсөө төрмөл юм болцсон юм гоц. Тэгээ мантахын нөгөө нэг юу байдсан шүү дээ. Одоо нөгөө нэг дайчин чанар байдсан шүү дээ. Юун дээр байдаг л би барилдааны яг онын сайн санахгүй нөгөө 9-0-оор хожигдж явж байгаад тэгээд Оросын бүхийг үлээ
сүүлийн минутын дээр бүгдийг араас нь нөхөж аваад 19 өрчлөнд хождог чинь. Чи хэн блий? Шин юу л дээ 14 дэлхийн авах. Дэлхийн аврал. Дэлхийн авралын хүрл медаль нөлөө болдог. Тийм билүү. Уржлан би хүрл медаль авсан. Тэгээд тэрийг бол хүмүүс аягүй сайн мэддэг. Яг тэр дэлхийн авралын финалийн барилтаа учраас хүн бүх үздэг. Дэлхийн тэр чигээр л гарч байгаа шүү дээ. Тэгээд гарангуудаа Оросын Рико гэдэг нэг Дагестаны легионоор Беларусь хүрсэн легионоос Орос Дагестан. Тэгэхээр оноо гаргаа болдог. Чамаас ч жоохон нэг урт өндөрдөө шүү дээ. Хаагур мөчдөд болдог. Тэгээ үзээлэдэг. Тэгээ хамгийн сүүлд нь минут 40 секунд болчиход байдаг. 6 минут барилдах юм чи минут 40 секунд 7-0 байдаг. Нэг явж байгаа эхний оноогоо авал за ер нь одоо болж шүү гэл. Тэгээд дайраад л үзээдсэн тэгээд оноогоо аваад барилдгаар болдог. Нөгөөх маань сүлдээ дисгээ байгаа. Нуудаад. Нөгөө сүлдээ багшгаа челленж шидэдэг гээд багштайгаа харилцаа суугаад байдаг. Тийм бас. Тэгээд тийж байгаа би цаг дуусгах юм яг юу яаж чадчихсан байхгүй. Цаг дуусгах нь бүр 3 дорволаа. Тэгээд цагс дуусаагүй бүр 3 дорвол. Сүлдээ нөгөөд ч бүр сүлдээ нөгөө дууссан. Докодод нэг шилдэж доороос цохиж нүдэн дээр л тийм дэвжэн дээр гарах зүгээр жоо буугаад юм болчих. Зүгээр ингээл зөхөхөд ингээс ийм бол торгуулаад эсвэл мангастаад эсвэл цутааж гараад тэр олон оног хамгаалах гэж үзээдсэн. Тэгээд 20 секунд юм 3 дорволоор хөөж явуулжсэн. Хамаг юм ал гаргасан юм байл дээ. Би харин тэрийг сайн тод санд. Ер нь тэгээ бас тиймэрхүү бичлэгүүдээс манай залуучууд хүүхдүүд бас их үзээ те. Одоо шантрахгүй одоо эцсийн хүртэл үзнэ гэж ярьдэж шнэ. Хамаг юм гаргаад одоо энэ дээр л зарим тохиолдлууд бид нар нэг заавал Монголын гэлтгүй ер нь ингээл зарим нэг матч үзэж хахад нэгэнд нэг 7-8-аар хожигдоод эхлэхээр нэг заримдаа сэтгэлээр унаалж юм уу те. Өөртөө итгэл жоохон багасаа эсвэл энэ надаас илүү ч гэж бодд юм уу. Тиймэрхүү зүйл байдгүй маа гэдгийг л айгүй тод харуулсан тийм одоо сүүлийн үед тохиолдсон гэх юм бол мэдээж дээр үед бол одоо манай алтан үе мөнгө үе гэж яригддаг үед бол зөндөөл тийм гой өрсөлдөөнүүд гардаг л байсан баг л та. Тэгээд сүүлийн үед босноос мандахын тэр бичлэг бол айгүй ер нь бол хүүхдүүдэд залуучуудад маш их тийм урам зориг өгмөр тийм тэрийг хараад ер нь бол эцсийн хүртэл тэмцэж болдгийм байна гэдэг харуулсан барилтаа санагдтыг. Ер нь нөгөө тамирчид эцсийн мөчийг дуустал нөгөө тэмцэлдээд хожигдсон гэсэндээ үзэгчд бас тэр барилдаа нэг тэр тэмцлийг айгүй ингээд хүндэтгэлтэйгээр хүлээж авдаг. Ер нь сүүлийн үед бас нөгөө спорт сонирхогчдын нөгөө бүх сонирхогчдын нөгөө яригдж байгаа бас нэг гол одоо асуудал юм. Манай тамирчид тэмцэлдэх чадвар айгүй тийм сул байна. Эцсийн мөч хүртлээр тэмцэхгүй байна. Зүгээр ингээд зогсож байгаа ч юм уу те ингээд ялагдаад байна. Тэмцэлдээд өгөөч гэдэг нэг ийм юм айгүй яригдаад байгаа л. Мэдээч хэрэг тэнд ялагдах гэж тамирчид бол дэвжинээр гарахгүй нь боломжтой. Тэгээд тэмцдэг тамирчин байна. Одоо тэгээ юу гэдэг нэг тэмцэлдэх чадвар муутай ч юм. Ер нь тэр зүйл яг юунаас шалтгаалтай юм. Тамирчин тухайн сэтгэл зүй ч юм уу. За магадгүй тэгээд сэтгэл сургуулийн юмтай холбоотой байхгүй. Эцсийн мөч хүртлээр тийм нэг тэмцэлсэн тийм эрч хүчтэй барилдаа гаргаж чадахгүй байгаа шалтгаан. Тэр бол бас мэдээж сэтгэл зүйн тэр хувийн характер тэ хүмүүжил одоо тэ суурь хүмүүжлээс хуулаад тэгээд эсвэл тэр нөгөө бэлтгэлжил тэгэхээр бүх юм шалтгаал. Хамгийн гол юм зүгээр би өөрийнхөө энэ бол хүмүүний өнцөг өөр байхгүй. Би өөрийнхөө өнцгөөс тайлбарлахад нөгөө багасаа барилдаад миний багш нар ч гэсэн тэ за чи энэ дэр хожигдчих бол хамаагүй. Чи юу чадах бүх юма хийгээд үзээ. Хийгээл үз. Тэнгүү чинь хүн би 9-0 ч юм уу 1-0-оор хожигдж явж байгаа 3-0-оор хожигдж байгаа ч юм уу тэнгүүд за ингэж яагаад нэг 3-ыг авчихсан гэл отоодох юм байхгүй юма хийгээл үз. Гээ хийгээд үзсэн тэнгүү чи хийж үзсмэг ч болохгүй ч хамаагүй. Ер нь хожигдол ялгаа байхгүй чи 1-0-оор хожигдсан 10-0-оор хожигдсан зөөр дарсан чи хожигдсан байхгүй. Тэгтээ тэргүй хожигдох байгаа бол за гэд хувь зээтгээ эвлэрхээс илүү би дараа нь барилдахад би энэтэй барилдахад юу олж авч болох вэ гэдгээ туршиж үзчих. Бүх юм хийж үзэх байна. Тэгээ хийж үзэж байгаа сүүлд нь 6 минутын барилдааны дараа гарч ирж шүү дээ. Нэг тим харагдсан шүү би тэрийг нэргээ бичлэгээ үзээд хийн гэсэн. Надад тийм мэдрэгдсэн шүү. Тэгээд тэр болгоныг хийж үзээд ингээд барилдаан дээр хөдөлгөөний үзээд хахад дараагийнхаа хөдөлгөөний ур чадвар тэмцэх чадвар нь ингээд өөрийн мэдлэг ингээд сайжраа яваад байдаг юм уу гэж би л хувь зүг хувийн зүгээс
харж эхэлж байгаа байхгүй. Тийм ер нь тамирчид хэлчлээ дараа нь бит тэгдэг гэж. Оо тийм. Харамсамгүйгээр бүх юм гаргацаад. Тэрдэггүй намайг өөр багштай тэгжсэн шүү дээ. Нэг өдөр чи нэгт хожигдож байгаа. Тэгээ 1 секунд үлдсэн. Ямар нэг юм хийдэг өөдөөс дайраад байна гэж. Гэхдээ 1 секунд ч гэсэн энийг ч гэсэн нэг хөдөлгөөн үзчих гээд л амьдаар дайраад нэг юм хийж үзэж байгаа. Яг зөвхөн нэг өдлөгөөрөө би нөгөөдгөө хожигдж байгаа учраас бас шар өдлөөд байдаг. Ингээд юмаа иймэр байдаг. Цаг дуусчаад байдаг гэдэг чинь. Гэтэ энийг бол төв дэлхийн хариуцлагатай тэмцээн дээр бол мэдээж ийм үйлдэл хийж болохгүй шүү дээ. Бидний төв дэлхийн олимпиад тэмцээн гэдэг бол тамирчдын хамгийн ноён урлагийн тэмцээн тийм үү? Яг олимпиад дээр очиод за хожигдох нь тодорхой бол. Тэгээ хамаагүй бүр тодорхой болсон бол хамаахгүй гэж үзсэн. Хожих варианттай байралтай бол наан юмнууд үзэж байгааг тэрнээс олон улсын одоо зэрэглэлийн ч юм уу биднээс ингээл тамирчдыг дуршлах суун гэж яддаг. Тэр дуршлах сууж байгаа тэмцээнүүд дээр тэгж болно л гэж. Тэгэхгүй нэг хүмүүс ерөөсөө яамас ер нь ингэл юм байна гэж бодлоос болно шүү дээ тийм ээ. Гэхдээ ер нь ингээл сая мантхан ярьж байгаа сонсож байгаа. Тэгэл одоо олимпиад ч гэсэн ялгаагүй 7-8-0-оор хожигдж байгаа үедээ ч юм уу тий бас мантхан ярьдаг шиг тиймэрхүү юм туршиж үзэж болно шүү дээ. Ер нь бол хүн үнэхээр л тийм бол тэгэл цаг дуусгаад 10 секундтай бол дараа нь би яаж болох уу гэдэг чинь айгүй гой санаа байна шүү дээ бас тий. Энийг бол одоо бид нар чип дээр бол нэг сайн мэдрэхээргүй ярьж байгаа байхгүй сайн л. Яг хүн бас нэрээ дараагийнхаа юмыг хийд юм нэг юм цаг 10 секунд өнгөрөөж явахаар бас дараа нь дахиад тэр мэдээгээ тааруул гэдэг л санаа л байна л да. Тэр хамгийн гол нь яг тэр цаг мөчтөө өөрөө тэр хийх гэж хожно гэдэгтээ бүр чин сэтгэлээсээ хүсэж зорихон өсгөх чухал бах тийм. Ерөөсөө л хамгийн гол энэ надад одоо жишээ нь дөрөв MC-ийн нөгөө нэг сануулж хэлсэн дэлхийн финал дээр 7-0-оос ингээ барьж байсан гэдэг. Тиймэрхүү тохиолдол маш их байдаг. Харин тий, ер нь бол мантаа. Сүүл тэр олимпиад авдаг миний барилтаа гараад Украинтай гараад нэг оноо авчлаа гэж бодоод зооны гадаас болсон чинь хөмөрж 4 оноо. Гэхдээ миний онооч тэг челленж хийж 5 оноо болоо. Тэгэхээр дахиад толгойд зүүнийн толгойд дор аваад яг гаргаа явсан чинь нэг юм түгжит тийм барьцанд ороод буцаас алгасан салж чадахгүй. Тэр чигээр өглөө өг намаа шидэд гардаас 9-0. Би бас тэрийг үзсэн юм байна. Тий. 9-0. Тэр олимпиад хийж чухал байлаа шүү дээ. Хожоод олимпиад хийх байхгүй. За толгой ажиллаж байгаа юм да. За одоо яах вэ гэсэн. За эхний хэлж юу ч гэсэн нэг оноос салгаад. Эвтэй гэж салгаад. Тэгээ эвтэйгийн шиг оноос салгаад 1-2-оор түүж гаад тэгээ оноо нэг жоохон холдоод тэр орнд чинь эвтэйгийн салгана гэдэг нь нөгөө оноо жиж байгаа учраас бид нар нөгөө эрсдэлтэй рискийн их том оноо хийж оноогоо гүйцэж яахгүй зүгээр зооноос ч юм уу түүж гараад нэг оноо авчихна. Дараа нэг оноо авсан ч гэсэн за дахиад 2 оноо авчих юм учраас оноо алдахгүй яг найдвартай барьц байрал дээр очино. За одоо оноо ойртоод нөгөө хүн сулраад ирсэн хүнээ мэдэрсэн зохиолвол за одоо бол яаж ч хамаагүй явна гэдэг. Тэгээд барилдаад би тэр барилдаан дээр 13 өсөрлөө сүүлд нь 5 толгойдоос гараад тэгсэн. Цэвэр дарчаад явж байгаа голын бэрэг авч байгаа. Тэр 9-0 гэдэг бол бас л хэцүү тоо. Тэгэхээр иймэрхүү барилдаанууд төр дараагийн хүүхдүүдэд ч юм уу одоо чөлөөдөх сонирхчдод ерөөсөө итгэл алдчих байсан болохгүй. Тэ? Хамгийн гол нь барилж байгаа тамирчдад бүр өөртөө итгэл алдчих болохгүй. Бүр яах вэ сандарч болохгүй. Ингээл бавгаар ихэд нэг оноо авчих дараа нь өчрөө болтно гэдэг юм чинь юм шүү дээ тий. Тэр өөртөө итгэлийг яаж бий болгох юм? Тэр өөртөө итгэлийг үү? Одоо чи өөрөө яаж одоо зоригжуулж өөрөө яаж одоо тий итгэлтэй байлаа яаж маш өндөр сэтгэл зүйтэй тамирчин гэдэг л гэж байгаа тий. Өөртөө итгэлтэй сайтай учраас ч одоо сайн ярьсан дээр барилдаанууд дээр олон оноо гэдэг чинь. Гэхдээ энэ өөртөө итгэл гэдэг зүйл бол бас тодорхой хэмжээ сэтгэл зүйтэй шууд нөлөөлж байгаа. Биднээс тийм үү. Тэгэхээр сэтгэл зүй гэдэг зүйл яах вэ гэхээр ерөөсөө л бэлтгэлжлээс нөлөөлдөг гэж. Бэлтгэл сайтай бол өөртөө итгэлтэй. Тэнгүүд бэлтгэл гэдэг тэр сэтгэл зүйн би 2009 онд сүнүрийн бэлтгэлд бид нар очтгий. Тэгээ сүнүрийн бэлтгэлд очсон чинь шгшөө тэр чигээр очоо би дөнгөж шгшөө өөрөө дөнгөж орж иж байгаа залуу тамирчин. Тэгээд нэг хуучин тэр
нэг номын сангаас нэг ном болоод гараад ирсэн чинь спортын сэтгэл зүй гэсэн ном байсан байхгүй юу. Тэр дээр Оросын номнуудаас би яаж ч одоо тэр олон номоос тэрийг одоо нэг хуучны ном болоод тэрийг нэг бэлтгэл дээр уншицсан. Тэг уншаад анхны л яг тамирын мэрэгжлийн тамирчин болохгүй бүх юм зориулаад зүтгэж явах үед. Тэгсэн дэрэн дээр спортын сэтгэл зүй яадаг юм бэ гэдэг ингэсэн чинь сэтгэл зүй гэдэг бол адаптац юм аа гэдэг. Тэрс адаптац гэдэг нь олон дахин хийсэн үйлдэл үү тийм. Тэнгүүд яг юу юм болоо гэсэн чинь нэрээ тийм бил. Би ингээд хүний хүлд авах байхгүй гэдгийг яг барилдаж байгаа хийхүү хийхгүй гэдгийг боддөг юм байна. Хэрвээ энэ бодож байгаа сэтгэл зүй дутуу байна гэсэн үг байхгүй. Тэнгүүд өөрөө мэдгүй хөл авчдаг. Тэрийг адаптацаар бэлтгэл дээр бүх юм тавтуулцдаг. Өөрөө мэдгүй авчдаг. Авсны дараа бид нар нөгөө оноогоо одоо яаж ах вэ? Өргүүл дийлэхгүй бол ийшээ явал ийшээ гарчих болов гэхэд дахиад нөгөө сэтгэл зүй орчих байгаа байхгүй. Тэнгүүд за та нар аавна. Энэ дээр ийм хөдөлгөөн буцаагаад ингэж дарна. Түүнтэй толгойн барил ийм байх хэрэгтэй гэдэг. Хажуураас нь багш өдөр болгон үлсэргээд суулгач. Тэнгүүд ерөөсө тэр нь чи өөрөө мэдгүй тэр сэтгэл зүй тэр адаптацийг өөрөө мэдгүй тас тэр барилдаа гараад ирсэн өндөр зүрхлийн юм шүү дээ. Сая юу болд орчих вэ? Тэр юм мэддэггүй шүү дээ. Тэгэхээр бидний ийм адаптацны юм асуудал байдаг байхгүй. Тэгэхээр надад юу байсан гэхээр хожигдно гэж таны түрүүний асуулт байна шүү дээ. Тэнгүүч би хожигдохгүй гэдэг яагаад мэдэж вэ? Энэс би авч чадна гэдэгт итгэлтэй байгаа ч байсан. Тэрнээс л авахмаа тавтаагүй бэлдээгүй тэрэн дээр бүх юм аваачаагүй хүмүүс бол тэнд очиод яаж авах юм гэдэггүй гэл багшлууганы гарал идэлгээд сандрал чичрээл тэгээд эхэлдэг байхгүй. Тэгэхээр би одоо таны асуултанд бол товчгүй тодорхой хариулж байна тийм. Сайхан хэлүүлээ гэж хэлж байна. Угаасаа айгүй хэрэгтэй л дээ иймэрхүү зүйлүүд бол болрогийн хувьд барилдааны онцлог одоо өөрийгөө хамгийн одоо дархан нэгч гэдэг юм уу тэгэл ер нь би яг юм л бол нэг ингээд одоо жишээл нэг давхаалтдаг хүн бол ихэвчлэн нэг ингээл шилдээл те галс нэг хөлн наашаа цөмөрж орж ирэхийг хардаг хүлээдэг ч юм нэг өөрийн нэг онцлог байдаг шүү дээ. Тэгээ яг чиний барилдааны онцлог бол ямар байх вэ? Ер нь бол миний барилдааны онцлог өөрөө бол хөл авч шагаа авч барилддаг. Тэгээ шагаас бол залгуулаад хэрэгсдэг. Тэгээ одоо яг миний хувьд бол яг бүрэн туршлага яг туршлага судлаад яг барилдаж яваад юм шиг юм. Тэгээ одоо ингээ мантахахаа ярианаас ингээ сонсон гот нь бас нэрээ тийм биш дээ гэл. Ер нь бол яг харамсгаар барилдан бол одоо миний үзчдэр айгүй их байдаг. Дараа хожим сүлд нь тэгчихгүй яав да, ингэчихгүй яав да гэдэг. Тийм. Тэгээ одоо яг нөгөө нэг сэтгэл зүй гэдээ ярьж байгаа шүү дээ. Ялч нөгөө бэлтгэл сайтай хүний сэтгэл зүй өндөр байдаг гэдэг. Яг одоо ингээд тэмцээнд амжилттай сайхан оролцоод өөрийнхөө сэтгэл хөдлөлөө барилцсан юмудаа ингээд иргэн нэг хахад ялч бэлтгэл сайтай үе байдаг. Яг бэлтгэлээ сайн хийсэн, яг тэрэндээ зорж чадсан. Яг тийм үеүдтэй ер нь бол айгүй сайн өөрийнхөө амжилт одоо хүссэн амжилтаа гаргадаг. Жоохон халтсан алдаа дутагдлаа ингээд бас юун дээр алдчихж байгаа ингээд дэрүүгээд эргүүлээд нэг хахад бас нэг жоохон бэлтгэлжилт ч юм уу форум жоохон алдагдах үед бас байд юм лээ. Тэгмээс ялч бэлтгэл сайтай хүний сэтгэл зүйн өндөр, бэлтгэл сайтай хүн дэвжин дээр сэтгэл зүйн өндөр барилддаг. Тэгээ хийгсэн юм аа айгу яг давцсан юм чинь хийж чадна гэсэн. Өөрөөр хэлбэл тасгаа аваачдаг. Өөртөө итгэлтэй. Өөртөө итгэлтэй тэрэнд иргэзэдэх юм байхгүй. Тэгээ одоо миний хувьд бол яг анх чөлөөтөхөөр барилдаж хичээлж эхлээд ер нь бол баруун үл аваад давхар цацаа гэдэг юм хийгээ татчихсан. Ер нь л манай мөнгө суугч нар бол айгүй сайн татуулдаг гэсэн. Тэгээ 2016 онд бас Япон руу 2 сарын хандлтыг яваад хамрагдаад тэгээд ирснээс хойш ер нь айгүй хөл авах, шагаа авах, залгуулад хэрэгсэхийг ер нь айгүй давцсны ирэнд айгүй тэмцээ болтонд болон оролцоод ер нь хөл авдаг болсон байсан. Одоо л ер нь тэгээд багш нар ч гэсэн шагаа авдаг, шагаараа өсөрдөг гэж хэлдэг. Болрогийн анхны өгсөн бол мөнгө сөх шүү. Тэгээ ер нь анх бол Жэко бүлэг хүсэн байгууллагад ороход мөнгөтэй агш гэдэг аврал дээд сургуулийн төгссөн багш байсан. Тэгээд мөнгөтэй агш маань бүгдтэй болоод явснаа мөнгө сөх багш маань оюун сүрэн багш маань гэдэг. Тийм. Оюун сүрэн мөнгө сөх багш хоёр дээр ингээд бэлтгэл сургалтаа игээд 2016 оноос Сүхбаатар багш маань шгшээ тасгалжуулагч хийж байгаа. Болоод манай Жэко бүлэг дээр игээд тэрнээс 16 оноос шийдвэр хүртэл Сүхбаатар багш хавьдарлалаар бэлтгэл сургалтаа хийж байгаа. Болроо тэгээд юу яаж нөгөө Олимп руугаа буцаад орж байгаа байхгүй. Тэгсэн чи Олимп гээд яриалаа нөгөө дэлхийн аваргын бас медаль авсан шүү дээ. Тэгээ нөгөө
Олимп дэлхийн ингээд хос медаль гэдэг юм чи өөрөө айгуу гоё шүү дээ. Ингээд Олимпосын ч медальтай, дэлхийн аваргаас ч медальтай. Тэгээд яг энэ хоёр хос медалийг ингээд гэрийнхээ одоо хаан ч байлгадیں۔ Чи өөрийн гоё газраар байлгадаг байлгүй дээ. Тэрийг ингээ хараад байж сэтгэл эсвэл тэмцээнийхээ өмнө ч юм уу тэр хэдээс ингээл айц мэдс авах ч юм уу тиймэрхүү зүйл байдгүй ер нь нэг олимпийн энерги би ингийн гэсэн. Ер нь тэгээд яг олимпийн медалийг авчаад бас Ингирээсээ ингээд тайлмааргүй. Тэг ингээд зүгээл хонмоор яг тийм айгуу гоё байсан. Одоо л медалуудаа бол гэрийнхаа хандаа тэнгэртэй дэлсэн байгаа. Тэг ер нь тэгээд айдас авах гэхээс илүү тэр орчин тэр үеэ айгуу иргэн дурсаж санаж. Тэгээ бодох айгуу дуртай. Тэгээ ер нь гэхдээ миний дэлхийн аваргын 2019 оны дэлхийн аваргын медаль маань бас сүүлийн 20 секунд 15 секунд руу орж ирж хийлгэсэн барилдаатай. Тэгээ бас айгуу хүмүүсийг түгшээж, догтлоож, баярлуулж авсан медаль болохоор бас айгуу үнцэнтэй медаль. Тэгээд ер нь бол Нор Султан руу гэхдээ яг ингээ явхад бол ойр дотны миний гэсэн бүх хүмүүсээ ингээ хамт байсан. Тэр утгаараа бас айгуу сэтгэл зүй хүртэл бас буцаад нэг айгуу өндөр дээр төвшөнд бас нэмэгдэж чадсан юм болов уу. Тэгэд ер нь бол тэгж ярьдэн шүү дээ. Хөрөл медаль бол айгуу гоё медаль гэж ярьдэн шүү дээ. Хожигдол малтаа ялалт байгуулж авдаг. Тэгээд яг авсан хөрөл медаль авах чинь өөр хамгийн гоё мэдрэмж шүү дээ. Мандахын хувьд ч гэсэн одоо дэлхийн аваргад хошоо хөрөл 3 удаа хөрлийн төлөө барилдсан билүү? Шууд 2 удаа барилдал 3 удаа барилдсан шүү дээ. Тэг 3 удаа барилдана гэдэг чинь тэр чинь бас чанга шүү дээ. 3 удаа хөрлийн төлөө тэр хөрлийн барил за нэг нь бол сонсчлаа. Төрөний нэг легионертэй нөгөө хөрөл нь яаж исэн? Эхний хөрөл медаль тухайн эхний хөрөл медаль бол хамгийн үнцэнтэй медалийн нэг. Яг тэгэхээр ийм багч нь юу гэдэг юм бэ? Нэг нь сайн болохоор нөгөөдөл нь амжилт гаргахаар нөгөөдөл нь итгэл ордог, хамт хийж байгаа мэдрэмжээ авдаг ингээ явцдаг. Тэгээ эхний хөрөл медаль бид нар шгшөөг 13 онд бүртгэд эрэгтэйчүүд амжилтч нэлээд унтсан байсан манай. Тэгээд багаараа ярьжсэн. Бид нар энэ хавьд баг дундаар ганц хавьд болохоос ганц дэлхийн медальтай үнэтэй болох гэсэн. 13 оны шгшээ чи ямар бүрэлдэхүүн билээ? За одоо ярихад 57 бихээ 82 хоёлоо байсан. Тэгээд ням очив. Тэгээд хандхнаар. Тэгээ өнөр бол анх хоёр. Тэгээд үүд түмэн хөдөр булга Чулуунбат гэмслэгээ яг иймэрхүү бүрдүүлсэн. Тэгээд бид нар ингээд бүтээлээ ерөөсө тэр хэн авах нь хамаахгүй. Баг бол бүр туйлын зорилго болсон. Багийн том зорилго болсон байна. Тэгээд тэр багаас төрүүлээд би яг тэр жил яг тэр жил би айгүй сайн байсан. Жин өсөө 63 төрөлтөд бүх тэмцээнд ч дандаа л хүрлэл авдаг. Гэтэ ерөөсө мултрагдгүй. Тэгээ хүрлэл авдаг. Тэгээд 9 тэмцээнд ороод 9 удаа хүрлэлцсэн байна. За. Тэгэхээр би дэлхийн аварт явах юм чи өөртөө итгэл авцсан. За ер нь баг хингтийн барилдчлаа. 2-3 энэ саяны барилдсан 2-3 таар барилдж би хожоо. Тэгэхээр медаль бай. гэж ихний зорилготой очиж байгаа шүү. Би тэгэд тамирчны зорилгоо том тавир гэдэг л байхгүй. Би дэлхийн болчихгүй надтай газар би өөр медаль байна гэж очиж байгаа. Тэгээд медаль авчаад сэтгэл ханаад тухайд гоё ба шүү. Анхныхан багийн медаль авчлаа. Баг дундаа нэг гэсэн. Тэгээд тэрний дараагийн жилээс манай багч нь тэр чигээрээ бүгдээр баг дэлхийн медаль тэгсэн явж байгаа. Тэгээд сүүлд нь бодож байхад би дэлхийн аварга болно гэсэн зорилготой байсан бол дэлхийн аварга бүрэн боломж. Тэр кубик зоны аваргалд хожиж яваад. Гэхдээ хожиж яваад дөрвийн бид нар бас манай монголчуудын багш нар тухайн амар том алдаанууд байсан байхгүй. Дэлхийн аваргын өмнө тамирчдаа дөрвийн тайлбарыг сайн хэлж өгөөгүй. Багш нартаа ирээд шүүгтэр нөөцөд ирж ярьж өгөөгүй. Тэгээ аль нь ч мэдлэггүй болон дээр гараад. Яг би нөгөө 7-0-76-аар 5-0-оор хожиж яваад. За нэг үсэн 7-0-оор хожиж гэж яарчлахгүй том тэмцээнд орчихгүй яаж ч буцаад эндээс 7 хоног алдаад. Тэгээд зүтгэж сүүлийн оногоор хожижсэн бодолтой байж байгаа. Сүүлийн оногоор ард нь гараад оноо авчдаг. Тэгээ цаг дуусахад дахиад 8-аас 10 секунд үлдчихэ. Тэнгүүд би хожиж байгаа гэсэн сэтгэл зүйтэй хамгаалж. Тэнгүүд нөгөө
хожигдсэн куб нь бас мэдлэггүй таараа. Нөгөөх нь дайрж байгаа. Инээдэмтэй болж байгаа. Тэгээ бид хоёр барилдаад хамгийн сүүлд нь би баярлаа болсон шүүгч гараар босч нөгөө куб өөрөө над руу гайхаад би гайхаад гайхсаа болж байгаа. Тэгэхээр иймэрхүү юм урд урдын түүхээс алдаатай ороотой юм зөндөө бай тээ. Бид нар энэ тухайн дэлхийн аварга болчих боронтой юм дэлхийн аварга болчихвол ингээд алдсан байж байгаа. Тэр би зүгээр жижигхэн саяны ярианд хүний зорилго нь би олимпийн алтан медаль авах гэж хэлж модал үлдээ юм. Би тэгэхэд медаль авах гэж бодсон учраас яг медаль аваад тэрэндээ баярлалцсан л байгаа байхгүй. Тэгээ одоо тэр нөхөр чинь яа сүүлийн бүхэл оноо байсан юм уу? Тэгээ тэр бүхэл хоёроор аваад чи болохоор 1 мега би нөгөө араас нь хөөж жагаад сүүлийн 2.5-аас чи 1-1-ээр авчиж байгаа байхгүй. Тийм. Тийм болоод тэгэл нөгөө бүхэл оноогоор нөгөөдөө хожиж байгаа дөрмөр хожиж. Хамгийн анхны одоогийн хэрэгж байгаа дөрмийн хамгийн ихний тэмцээн ихний дэлхийн аварга таарсан. Тэрийг нь манайхан мэдхгүй. Яг тэр жилийн тэмцээн дээр хөр гоёд бас яг тэргээр хожигдчихсэн. Тэр чинь 13 он нэм очир бас хөрлийн төлөө барилдсан. Бажрантай барилддаг. Бажрантай. Тэр жил тэгвэл та нар бас нэлээд амжилттай л үзсэн юм байна шүү дээ. Ер нь бол медалийн төлөө барилдсан л юм байна те бүгд. Медалийн төлөө барилдаад хөр гоёд чинь 8-д орж ирдэг. Эхний 8-д орж ирсэн. Гоё л түүх байд юм байна. Хаяа болроо маань болохоор за 2020 оны Токио Олимпик гэж ярьдаг 21 онд болсон шүү дээ. Тэгээд 2021 оноос хойш одоо 3 жил өнгөрчлөө нэг цар тахлаас бол айгу хурдан олимпийн цикл дараагийнх нь юу ороод ирчихэж байгаа. Тэгээд одоо яг нэг формын хувьд бол тэгээд дээрээс нь залуу тамирчны хувьд ч гэдэг юм уу бас нэг айхтар бас алдаа форм алдсан гэх бол байхгүй бах те. Яг бол нодлончин чийжин дэлхийн аврагт 9 сард оролцож ирсэн. За тэгээд улсын аврагт тэргээд ойрхон тэмцээнүүд нь байсан. Тэгээд энэ жил болохоор нэг юм асуух гэдэг юм л та. Зөв одоо сая ингээд өөрийнх нь жингийн дүүн олимпиад оролцох гэж байна. За мэдээж холондоо бол амжилт хүсээл дотроо бас амжилт гаргаасан адилхан одоо олимпийн медальтай хүн чинь бас туршлагаас хуваалцж ил байгаа байлгүй. Тэгээд энэ сэтгэлдлээ хуваалцчих. Би нэмээд асууч тийм. Ерөнхийдөө бол нөгөө боловсролын өвдийн олимпийн цикл бас нэлээд хүнд сорилтуудтай тулгарсан, тулсан давж гарсан ийм үйл явдал ихтэй жил болж байгаа шүү байна. Гэхдээ болроогийн хувьд бол тамирчин хүний хувьд ч тэр хувь хүнийхээ хувьд ч тэр өөрөөсөө байж болох хамгийн тийм тайван байр сууриас маш ухаалаг шийдвэрүүдийг гаргаад хэдийгээр өөрийнхөө зорилго байсан ч гэсэндээ энэ нөхцөл байдлыг маш тайвнаар шийдээд өөрийнхөө өрсөлдөгчд амжилт хүсээд бас ингээд тэмцээнд явуулсан ийм үйл явдал одоо болсон одоо чамаас гарч байгаа тэр төсвөр төвчээр ухаалаг шийдвэрт бол маш их бахархаж байгаагаа бас энэ ташрамд илэрхийлье. Тэгээд яг одоо тэр шийдвэрийг гаргахад бас мэдээж амаргүй л байсан баг. Тийм. За тэгээд дахиад нэг болроогоо камер болроо дээр байж байгаарэ. Болроо ихнийх асуудыг мартаад зүгээр нэр тамирчин хүний байр суурин дээр зүгээр би өөрийгөө тавиад бодоход амар хэцүү ингээд уншихаар тэр постыг уншихаар л ингээд бүр ингээд баг нүдэнд минь нөлөөс сэлгээд байгаа байхгүй. Тэгэхээр яг өөрөө тэр хүнийхээ хувь тий өөрөө үлдээд ингээд нөгөө тамирчинд амжилт хүснэ гэдэг бол үнэхээр бас мэдгүй багийн хүнээс гарахааргүй шийдвэрсэн болоо гэж би зүгээр бодод. За болроогоос ас. Тэгээ. Болчих. Ер нь бол айгу тэр шийдвэрээ гаргахад бол хүнд байсан. Гэтэ ер нь одоо миний хувьд бол 2021 оны Токио Олимпиадаас хойш яг ингээд өдөө хүртэл одоо 3 жил шахав бас хэцүү даваа туулаа яг ингээд дэржлээс хойш тодорхой хэмжээний одоо өдөө хүртэл бас формчтой формоороос алдахгүй гэхдээ сургуультай тэмцээн яваад байж байгаа. Тэгээд 22 онд жоохон бас одоо яг ингээд эргүүлээд ингээд бодохоор жоохон буруу шийдвэр, буруу сонголт хийгээд ингээд жоохон алдаа гаргасан юм болоо гэд алдаанаас суралцаал явж илээ. Би бас арай сурч мэдээж одоо яг ингээд амжаагүй чадаагүй болоо гэсэн сүлдээ бэлцэл хүрчээд байгаа. 22 онд бол усын албаа оролцоод бас бэрхшээл аваад дэлхийн авраг үзсэн. 23 онд бас тодорхой хэмжээний рака өсгөнгээд тэмцээн уралдаанд явж ирээд хоёрын нэг шилтгантай жаа сорилго тэмцээнд оролцоод миний хувьд бол яг жиндээ бол хожигдуулсан. Тэгээд
дээжиндээ тамилаад орж барилтаад хэмжээний дээжин бол дээжин байд юм лээ. Энд дээжиндээ орж барилтаад хожигдуулээгээд одоо ингээ 2024 оны Олимпийн цэнгэлэл рүү орж ирээд бэлтгэл сургалт олон гайгүй сайнсан. Тэгээ улсын аргаар бол оролцоод мөнгө медаль авсан. Тэгээ угаасаа холбооноос 4 журмаа гаргацсан байсан. Олимпиадынд төрүүлсэн тамирчин мэргэжлийн хэмжээнд явна. Тэгээ одоо ингээд эргүүлээ бодохоор 4 журмтайгаа бас багш нар дээр тамирч дээр бүгд өөрсдөө ингээд сайн мэдээж танилцаагүй тэрнээсээ жоохон бас алдаа гарсан болов уу гэж харж байгаа. Гэтэ одоо ингээд иймгүй асуудлууд, ийм юмнууд гарч байгаа ч гэсэн энд бол тамирчид ямарч буруугүй. Тамирчид бол зүгээр л багш нарынхаа үүрэг хариуцлага одоо өссөн үүрэг даалгаврыг биелүүлэх үүрэгтэй. Тэрнээс одоо хагас зэрэг зөрчилдсөн шүү дээ. Тэгэл бэлтгэл сургалт тэдэн зарлагдлаа бүгд бэлтгэлтэй бэлэн байна, гарсан байна. Тийм учраас тамирчид ямарч буруугүй болохоор энэ шийдвэрийг бол зөвлөж гаргасан. Адилхан нэгжийн төрөлтөж, адилхан хөгжүүлэлт өгөхөд болоод бэлтгэл сургалтаа гэж хичээж байгаа, зүтгэж байгаа. Тэрнээс тамирчин хүнд ямарч буруу байхгүй. Тэгээ бурууг бол тодорхой хэмжээний яг ингээд буруутгая гэдээ хайруулаад зөндөө хүмүүс аа. Тэгээ болж өгвөл буруу үйлдэлийг бол өөрөөсөө яхах хичээсэн. Яг бол бас л өөрөө бэлтгэл сургалт хийж байгаа, өөрөө ингэж байгаа ч гэсэн тэгээ одоо тэгтээ ингээд бодохоор жоохон ингээд 4 журмтайгаа танилцаад илүү ойрхон багш нартайгаа ч гэсэн нээлттэй ингээд харилцаад сүүлд нь ямар шийдвэр гарах уу, дараа нь ямар ажиллах уу гэд ягаад ингээд бэлэн далангуу ярилцаад ингээд шийдвэр ингээд яг ингээд гаргаж чадаагүй болоо гэж жоохон өөрөөсөө жоохон өөртөө жоохон алдаас өгсөн. Тэгтээ энэ шийдвэрээ гаргаад яг ингээд одоо ингээд яг тулцсан байсан асуудал болохоор бас угаасаа нэг юм шийдвэр гарсан. 1000 бие гэрэлтэй тэмцээн ямар шийдвэр өөрчлөгдөхгүй. Угаасаа энэ чинь бас том удирдах зөвлөлт баталсан юм шийдвэр учраас тамирчин буруу байхгүй. Тэгээ би одоо хийлэн хийгээ явлаа. Тэр хөвгт ч гэсэн сэтгэлийн нэр болно. Би ч гэсэн ингээл манай одоо нэг жингийн өрсөлдөгч нар байж бидэд бол дэвжин дээрээ л өрсөлдөгч. Тэрнээс бус цаг тухайн үед бол сайхан найз зөв нөхөрлөө бэлчдүү болоод явдаг. Тэр шиг дахиад ингээл тэмцээл ингээл тэрүүлэн хийгээл тэр хүний ч тэр миний ч тэр характер одоо хувь хүний энийг хатан зүрхлээ өөрчлөгдөн. Тийм. Тэгээ бас одоо гарч ирж байгаа бас мундаг байгаа улаан маань бол ингээд бас тийм утгаар нь бас яг эд сайн байгаа юм чи сайхан оролцоод ингээд олимпиад сайхан амжилт үзүүлээд ингээд бас одоо би одоо ингээд ярихад яг л барилддаг байх гэдэг шүү дээ. Ер нь нөгөө сайхан амьдрахын төлөө, наз жаргалтай байхын төлөө тэгээд тэрний талд одоо амьдралаа гойлохын төлөө барилддаг. Тэгээд тэр шиг хүн болгон одоо чөлөөт хөр хичээж байгаа 1000 хүмүүс байгаа. Бүгдэнд нь ерөөсөө би хүн чадж байгаа дээрээ ингээ боломж байгаа дээрээ хичээж ингэж байгаа дээрээ бүгд л ингээл өрсөлдөөл гаргаад одоо шийдээ сайхан оролцоод тийм амьдралаа өөрчлөөд ингээд аз жаргалаар бүр ингээд илүү гоё ягаасаа гэдэгтнээс бас хүн болгонд боломж байдгийг шүү. Хүн болгон хичээл одоо ингээд эхэлсэн л төгсгөлийн үзээрэй гэж бас хэлмээрээ. Тэгээ өөрөө юм одоо миний үед яг ийм шийдвэр гаргасан ч гэсэн спортхгүй. Тэглгүй тамирчин хүний тэр өөр ингэсэн бас нэг тэмцэх дотроо мэдээс тэгэл хор шар бүхэл юм буцлаад явж байгаа л ах л тэр тэр. Тэр постыг оруулсны дараа сэтгэл санаа нь арай нэг жоохон уужирсан уу? Ер нь чөлөөтийн олон ч тэмцээний өмнө энэ мэтчлэн хэрүүл тэмцэлэх болдог байсан шүү дээ. Болрогийн тэр постыг хараад бол би бас нэг өөр жишг тогтоож гинүү гэж харсан. Ер нь бас манай чөлөөтийн холбоо жоохон ирэл уралтай 2 багцсан гэлээ айгүй хэрэгцдэг шүү дээ. Одоо 23 оны үед бол бидэд бас тамирчид хүртэл 2 багцсан. Тэр нь бас одоо ингээд бэлтгэл сургалт хийж байгаа тамирчдын үед хүртэл уур амьсгал хүртэл амар нөлөөлдөг юм билээ. Тэгээ болж өгвөл хэрүүл тэмцлээ савлаагаар чөлөөт бүхэн холбоогоо улам ингээ сайхан нэгтгээд тамирчид ч гэсэн уур амьсгалаа арай өөрчлөөд өөр өнцгөөс бас харахыг хичээсэн. Ер нь чөлөөт спорт маань яг төвчэн дээр гараад нэг хүн барилдаад байгаа юм биш. Ер нь харж байгаад энэ баг гэдэг бол энэ чинь ард нь бүхэл баг гэж хэлдэг. Баг өөрөө юм хахалтай болоод эхлэнгүүт хов хүний тамирчтай сайн байгаа юм шиг бодлоо амжилт нь алсаар унаад байдаг. Баг сайн болоход нэг мэтгэл бүгдээрээ барилдах хэмжээнд хүрсэн байждаг. Энэ би бол гэж би харсан.
Би бол одоо чөлөөтөхийн одоо гаралтаж эхлснээс хавуулаад шгшөөгт одоо 15 жил 2008 оноос хойш. Тэрнээс өмнөх түүх гэдэг ямар ч бас нэг 20 жилийн түүхийг мэдэж энэ 20 жилийн хугацаанд манай чөлөөтөхийн ер нь яагаад заримдаа амжилт нуунаад заримдаа яагаад ингэж бодод маш их сургамжтай юмуд энэ дом зөндөөл байдаг байхгүй. Тэгэхэд хамгийн сүүлд нь бид нар эв нэгдэлтэй байгаад нэг зорилгын төлөө баг болоод ажиллаж чадах юм бол тэр яг тэр шиг манай лабораториуд баярлалаа. Баяр хүргэе. Ийм гоё том зөрөгтэй шийдвэр гаргаад ингээ явж гин гэдэг бол бас нэг энэ багийн нэг хэсэг байна гэсэн үг шүү. Тэгээд би бас тэрэн дээр түрүүний болроогийн ярьжсэн дээр одоо нэг юм бид шүү дээ. Холон олимпийн тэмцээн цайгаа явж байгаа тий. За би ингээд олондоо амжилт хүсье. Тэгээд би одоо адилхан өөртөө адилхан тамирчныг бол ингэж амжилт хүсье явуулахыг хүсэж байна гэсэн гоё. Тэргөөгөөрө бичээд байр суурь илэрхийлээд ингэсэн. Энэ нь эргээд холонгийн амжилтанд ч гэсэн маш их сэтгэл зүйн болно. Цаагаараа нөгөө бид монголчууд ч нөгөө ярьдаг шүү дээ. Хар цагаан хил ам энэ төр гэл те. Ер нь хил ам хийхээр л тамирчдын амжилтанд нөлөөлөгч гэдэг юм уу. Дээрээс нь бүх гэдэг спорт ч өөрөө хэмрэн спорт гэж монголчуудаас ярьдаг те. Тэгэхээр энэ болгон дээр болроогийн сайд гэж одоо ингээд тэр ямар шийдвэр гарсан байсан гэсэн хамаагүй зүгээр холондоо амжилт хүсэж байгаа тэр сайхан сэтгэл нь эргээд одоо Монголын тамирчид маань олимпийн ирэх авахд зөвхөн олондч биш одоо нэг нийт багийн уур амьсгалыг тэр чинь маш гоё байдлаар эргүүлж байгаа юм шиг санагдсан байхгүй тий. Одоо тэнд чинь бусад жингүүдийн одоо даваа насан эрэгтэй баг ч гэсэн ялгаагүй шүү дээ. Бүгд л тэр одоо олимпийн ирэхин төлөө явах чинь бас нэг албан дунд ч юм уу эсвэл нэг шгшээ баг дотор нэг иймэрхүү зөрчил үүсэх хэрвээ цаашаа дамжирсан болж гэвэл те яадаг ч байсан. Тэр болгоныг ингээд аюу гой маш зөв үлгэр дуурайл үзүүлж тэгээ эн чинь бол маш их ухааны юм л гэж харж байгаа юм л да. Тэгээд тамирчидтай аюу гой ихтгэл өгөөд тэгээд тэр нь ингээд хил ам болоогүй цаашаа дамжаагүй тэмцээндээ оролцоо манай тамирчид маань амжилттай оролцоод эрхээ аваад ирэнгүүт аюу сайхан санагдаж байгаа байхгүй. Тэгээд тэр ч гэсэн ер нь бол нэгдүгээр болроод хоёр шалтгаан байгаа байхгүй нөө эхний дугаарын зочд маань мэдээж аюу хүнд зочтой байгаа. Тэгээд дээрэс нь тухайн цаг нөхцөл байдалтай аюу уялдаж байгаа. Болроо сая өөрийгөө ямар тамирчин гэдгээ ямар сэтгэл зүйтэй хин гэдгээ ч юм уу ямар хүн бэ гэдгийг харуулж байгаа байхгүй. Саяны үйлдэлээр ч юм. Дээрэс нь тийм учраас нэгдэх одоо эхний дугаарын зочин болж тий. Дээрэс нь бас олимпийн дэлхийн аваргын хос медальтай Монгол улсын бас л нүүр царай болсон мундаг тамирчдын нэг гэдэг утгаа. За мандах нарын гавьяатын хувьд бол ойлгомжтой. Тэгээд өөрийн тухайн одоо үеийнхаа бас л мандуулж исэн тамирчин. Тэгээд дээрэс нь дөнгөж тэр одоо юу гэдэг тэр дэвжин дээр өрсөлдөх үе болоод одоо дасгалжуулагч болоод яг одоо холдоогүй байгаа бүх хүмүүсийн одоо тамирчдын сэтгэл зүй болон одоо бэлтгэлжил бүх зүйл дээр ойрхон байгаа гэдэг утгаараа бас нэгдүгээр дугаар юм зочин болоод залуучуудад минь ингээд сонирхож байгаа сүрийн тамирчдад бас урам зориг маш их гой гой зүйлүүдийг ярьж ийн л гэж би харж ийн л да. Мандахын олимпийн туршлага одоо олимпиад оролцох тамирчид маань бас маш хэрэгтэй зүйлс их ярих болоо гэж бодож байна. Мандахтай уулзж байгаа хүмүүс ер нь их асуудаг болоо гэж боддоо шүү дээ. 2016 оны олимпийг ярихгүй байх юм аргагүй байх. Тэгээ энэ талаар ярил өөрөө чинь сэтгэл санаа таагүй биш үс зүгээр үү? Зүгээр үстэй. Тэгтээ бас маш хүнд үйл явдал. Тэгээд битэрийн ярих гэдэг юм яг яасан гэж. Яг яацсан би тийм юу болчихв. Тэгээд сүүл дээр нь юу болоод дуусав тийм. Одоо 16 оноос хойш бүлэвт 8 жилийн дараа тэр үйл явдлыг ирээд яг одоо энэ цаг үеэс харахад ер нь ямар дүгнэлт хийдэг вэ? Тэгээд болохгүй байсан юм гоц. Ер нь бол ийм л байл да. Тэр ер нь бол энийг бол анх ярихад ингээл талаас нь их бодно өөрөө чинь зөндөөл юм. Ямар сандаа сэтгэл зүй айгүй тэрнээс хойш их хүнд байсан мэдэгдэж байгаа. Би олимпийн тэр тэмцээнээс хойш 3 жилийн дараа тэр харгаал дугуйруу тэр байлтай юм. Би харчаад би 3 жилийн дараа би бүтэн бичлэгээ яваад 3 жилийн дараа ингээд эхнээс нь үзчихээ. Яг энэ байлтай юу болчлоо. Тэгэхээр яг тэр цаг хугацаа хүнийг ингээд дэмжлээ сэтгэл зүй бүх юм нэмэлж байгаа.
Энэ барилтаа яг яагаад юу болчих вэ? Би хаана алдаа гаргав? Гэт ингэсэн. Яг хөө тэнд хожиж холонтой зөндөөлөх барилтууд дээр ингээд үйл хөдлөлөөр техник даантай мэрэгжлийн үүднээс юм болж байна. Хамгийн гол нь хүмүүсийн сэтгэл зүгүү байна энэ гэдэг шүү дээ тийм. Эсвэргээр тэн дээр би ийм сэтгэл зүй авчих واخгүй. Сэтгэл зүгүүдээ биш. Яг барилдаал эсвэл нэг тэр хорж толгоо ажиллаж байгаа бүхэн чи гэж. Ингээд барилдагууд нүдний үзүүр цагаар шүүгч харагдана бүхэн нөгөө хүнтэйгээ барилдаад мэдэрсэн юм чинь хөлс. За энэ надаас унаахгүй гэдгийг мэдэрсэн баг. Мэдэрчээл тэг өөрөө мэдлгүй гэл огшаад хүрч байгаа тэр байхгүй. Тэгэхээр энэ чинээс түрүүн би нэг нэрэл үзэж байгаад манай Фокси Папа Коучи манай шинэ маань хэлжсэн. Би өөртөө ийм алдаа гаргаж ирсэн ийм цаг хугацаа энэ. Яг тамирчин бол яг одоо цаг хугацаанд л барилдаад одоо цаг хугацаанд амьдраас сурчдаг. Тэр л хамгийн чухал юм гэдэг юм. Би тэнд ямар алдаа гаргаж ийн вөхөр би ялчлаа гэдэг ирээдүйн цаг хугацаанд очиж байгаа байхгүй. Яг тэр одоо цаг хугацаатаа яриад би энэ үнтэй барилдаж чинь энэ хүн юу өгч чинь гэдэг ингээд би юм энэ гэдэг яг одоотойгоо байсан бол тийм асуудал гарна. Эсвэл зарим тамирчид ийм асуудал гардаг шин. Өнгөрсөн цаг хугацаанд орчихдог. Тэр нь яг гөхөр нэг мхийг онаалцдаг. За саяны юу байхгүй цогоодохын киргиз юм барилдаа байна. Тэр одоо цаг хугацаа биш өнгөрсөн цаг хугацаанд очиж байгаа. 4 өдөр хожиж явж исэн. Гэнтхэн 6 болоод тусаад өнгөө. Ингээд шатаад өнгөрсөн цаг би сайн тэххгүйсэн гэсэн. Тэг өнгөрсөн цаг хугацаанд ороод шатчихгууд чинь шат дүүсчингүүд эргээгээд нөгөө эргээд тэр цаг хугацаанд очиж тэр хугацаа бай тэр мэдрэмж байна. Тэрэн дээрээс хамаг юм дотоод энерги загаалдаг. Ерөөсөө одоо олимпиад явах гэж байгаа залуус дүүнер ч юм уу те ер нь цаашдаа барилдаж байгаа хүүхдүүд тамирчин бол ерөөсөө цаг хугацаа одоо цаг хугацаа бэлтгэлч гэсэн юм байна. Тамирчин ерөөсөө ганц яг чэвэр тамирчин гэж үзэж байна. Би бэлтгэл дээр орлоо. Яг одоо өнөөдөр би бэлтгэл дээр юу хийх вэ гэж. За тэмцээнээр би тэмцээн дээр энэ тэмцээн дээр ийм алдаа гаргасан гэдэг өнгөрснөө очиж эргэж үзээд энэ дээр ажиллаж чинь яг өнөөдрийн одоо цаг. Тэгэхгүй яг ингээд бэлтгэл орж за бэлтгэл тараад би тийшээ хоол хүнтэй тийм хүнтэй уулзах хэрэгтэй. Тэ? Тийм юус ямар ч юм гаргаж болохгүй. Эсвэл ингээд зарим тамирчид ингээд тэмцээний дараа ингээд сэтгэл зүгээр ундаг. Тэр унах шалтгаан юу гэхээр өнгөрсөн цаг хугацаанаас гарч чадахгүй байна. Би бол тамирчид хамгийн түрүүнд шаналтай ч юм уу дүүнертэй хэлэх байхгүй. За тэмцээн дууссан бол одоо март. Юу ч болоогүй шиг зүгээр энийгэл ханаагаал юм. Дотор ийм байж бол хамаа байхгүй. Чи эргээд бэлтгэл дээр орохдоо яг наатах. Бэлтгэл дээр орохдоо би энэ дээр алчлаа гэдэг багшаасаа найзаасаа зөвсөс тэр бэлтгэлийн 2 цагийг яг тэн дээр зарвал 3 цагийг зарцал. Тэгэхгүй ингээд нэг юм дээр хитрхи удаан шаналаад хитрхи их ингээд цаг хугацаанаас алдаад гэхлэнгүүд ингээд бид нэг амжилт гаргах бэлтгэл хийх юм тэр цаг хугацаа алдаад тэрээс миний хамгийн том гаргасан алдаа бол ерөөсөө тэр цаг хугацаанаас төрүүлээд хитрхи их өөртөө ирдээд цаг хугацаанаас төрүүлээд ингээд явчихж байгаа л асуудал байгаа байхгүй юу? Тэрээс энэ дээр бид нар нэг анх хүмүүс ярихад би нэг ойлгохгүй. Тэгээд амар их уурдаг. Би өөрөө тэмцэнээс ирээд явж сонгор хатуусны сонгор жолооч сонгор бол чиг л цагнах захын монгол хүн цагдаг байлаа шүү дээ. Би өөртөө талаасаа шийдвэр хэр удажж бас эргээд сэтгэл зүйн их юм байдлаар орсон байна. Одоо өнөөдөр энэ тухай ярихад бол их дарамт болох юм байна. Дарамт болох нь байхгүй шүү дээ. Одоо мэдээж бас нэг тодорхой хэмжээний үлдтгэл бол та. Бүр гэхдээ юм чинь хүний амьдрал дээр ч гэсэн бид нар цаг хугацаа бол юм байдаг шүү дээ. Тэ бүхнийг хэмжилдэг гэдэг нь яг өмнө бол таарч байгаа. Тэгээс тамирчин хувьд сэтгэл зүйн хувьд хамгийн хэцүүлтэй нөгөө Узбекийн тамирчин билээд чинь. Хан Узбек. Би тэгээд тухайн үеийн тэр барилдаан дээр харж ирсэн байхгүй. Өмнөх тойрогтой билүү? Одоо мандах нарантай барилдахаас өмнөх тойрогтой бас нэг жоон бодлонтой очсон юм шиг надад санагдаад байхгүй тэр нөхөр. Тэг ерөнхийдөө тэр бол яг тэнд шүүлтийн айгуу том алдаа гаргаад тэнд шүүлтэн хөвд тэнд жоохон хийлт яваад байцгаахгүй. Яг тэрний өмнө Портрокгийн тамирчныг бас яг Портрокгийн оноод нөгөө ч юм шүү тэгээд ярьсан байхгүй. Гэтэ бид нар зорилго бол нэг эргээл алдсан дээрээ
ингээл тэрний тэгсэн ингэсэн гэж байгаа бол биш зүгээр яг подкаст тэгээ чөлөөтэй ярилцлага учраас тэрийг бол хамаагүй. Гол нь тийм энэ хүний гаргасан сая өөрч бас хэллээ шүү дээ. Энэ алдаан дээр ингэж ингэх юм бол одоо залуу тамирчид ийм юм дээр анхаарах хэрэгтэй. Яг энэ цаг мөчтөө байрал өнгөрсөн рүү битгээ очиж түрүүлж ирээдүрөө битээ очиж тэ яг энэ цаг мөчтөө байрдаг маш их. Айлтхан чин цаг мөчтэй бэлтгэл дээр чин цаг мөчтөө рүү чи спортын яг үнэнд яг энэ цаг мөчтөө л байгаас өгч. Маш чухал зөвлөгөө өгч байгаа. Гэж би их одоо тэр том өндөрлгөөс унсны үед тэр өндөрлгөөс тий. За Балрагийн хувьд дүүнерт одоо өсвөрийн тамирчид залуучуудын тамирчидтай одоо бас нэг зөвлөгөө хэлвэл өөрийнхөө туршлагаас болцоод. Ер нь одоо тэгээд чөлөөт хөрөх хичээлж байгаа. Одоо ингээд том зорилго тавьсан зүтгэж байгаа дүүнертэй хэлэхэд бол тууштай байгаа. Тэгээ бас юмыг айгу нөгөө шууд гарч ирэл дэвжин дээр гараад барилдах гал идэв штэ. Тэгээ нөгөө одоо манай одоо дүүнер мөнөр ч юм уу бэлтгэл хийж байгаа хүмүүсийг харахад өөр дэвжин дээр гарч ирэл би ялаасан бол шууд барилдах гаддаг. Тэр айгу жоохон буруу юм. Тэрний орон сайхан мэхээ тавтаа өөрийн гэсэн дахин ихтэй болоод тэгээ дараа нь барилдвал тэгэхгүй одоо бяста хүмүүс гарч ирээ шууд л үзэл хоорондоо барилдцаал тий. Тэгэж барилдсан орон сайхан дахин мэхээ олж аваад өөрөөсөө тэгээ одоо нэг мантах хэлсэн шүү дээ. Давтал. Тэгээ давтамж хүн дэвжинээр яаж барилдснаа сандгаа гэдэг шиг. Яг ингээ бодохоор яг гарч ирээд барилдахаар ерөөсөө ямар мэхээ заримдаа сандгаа тэгээ юу ийснэ яаж хийснээ санахгүй юу бас байдаг. Яг тийм гут нь яг давталт сурц тийм өөрийнхөө яг тийм рефлексээр л барилдсан байдаг. Яг тийм шиг рефлекс суугын тулд сайн давтаарай хичээгээрэй. Гэтэ ер нь бол хүн болгонд боломж байгаа. Ерөөсөө тууштай ягаад хөдөлмөрлж чадвал одоо амжилт чиний өмнө байгаа шүү л хэлмээр. Мантахын хувьд ер нь одоо энэ чөлөөт бүхий спортыг цаашаа одоо байгаагаас илүү дээрдүүлэхийн тулд ер нь юу хийвэл цохолтой байна. Залуу тамирчтай зайлангуяа одоо олимпиад төгссөн байгаа учраас олимпиад оролцож байгаа 3 эрэгтэй тамирчин, 5 эмэгтэй тамирчтай дүүнертэй хийх үг бол энэ зүйл байгаа гэж. Өө амнаа. За тэгэд ер нь одоо энэ оролцож байгаа бүх дүүнер, шавнар залуучуудад олимпиад орох байгаа залуучуудтай хандчихлахэд ерөнхийдөө л бид ерөөсөө энэ нэг баг ард чинь бүхэл бүтэн Монгол гэдэг улс бүхэл бүтэн баг бүхэл бүтэн одоо тий 4 жил энэ танартай хамт хөдөлмөрлөөд ирсэн тэр залуучуудын өгж байгаа танарт өгж байгаа мэдрэмж тий туршлага алдаа оноо тий өсдөгч биш тэр бол чиний дандаа туслагчд тэр бол тийм юмнууд бүх юм байсан шүү. Тэгэхээр бид нар ерөөсөө энэ ингээд ерөөсөө ийм нэг зорилгын төлөө бити юм жижиг юм цатараад олимпиад төхөд юм жижиг юм цатараад хар гэрээний жижиг асуудал юм уу тий. Тэр өнөөдөртөө л асуудал. Чи ийм том бүхэл бүтэн зорилгыг авч ирсэн учраас бүх юмыг ард нь хаад ганцхан тэрний төлөө л яваарай. Тэднүүсийн төлөө яваарай л гэж дүнэлтээ зэхээ. Тэгэд олимпиад очиход хамгийн гоё юм чинь дэлхийн орон орч юм тийм биш. Чи 16 хүн байна. Чи энд өчнөө 100 хоног бидэрт одоо 190 100 хоног шүү дээ. Өдөрт чи нэг өрсөлдөгчийнхээ юг үз. Бичлэгийг үз. Юу хийдгийг үз. Нүдэндээ төсөөл хамт байрлаж үз. Тэр мөхийн нөгөө өрсөлдөх тамирчдаар бэлтгэл хийлгэж үз. Боллоо. Маргааш 16 өдөр үз. За энийг дахиад нэг давталтаа. Дахиад нэг 2 3 давтаад тэгээд яг дэмжин дээр хахад тэр хүнтэйг барилдахад тэр хүн маань яг хийхт нь ингээд урд нь ингээд хийцсэн юм шиг үцэг кино үзсэн юм шиг тийм мэдрэмж яваад өөрийн гэсэн мэдрэмж яваад барилдсан байдгийг шүү. Энэ хамгийн чухал юмнуудын нэг юм байна. Тэгээд залуу спортод орж байгаа хүүхдүүдтэй хэлэхэд ер нь бол чөлөөтгөл маш гоё спорт. Төсвөр төвчээр бахархал хүндэтгэл хариуцлага бүх юм суртахууны хүмүүжлэг бас сайн олгож өгдөг гоё спорт байгаа шүү. Тэгээд бүгдээрээ тэгээд хайртай чөлөөтгөх Монголын чөлөөтгөх Мандан Бадар гэж хэлье да. За тэгээ манай подкастын маань эхний дугаарын цаг маань ч ер нь нэлээд төгчлөө. Тэгээд бидний урилгыг хүлээж авсан
хоёр тамирчидтай маш их баярлалаа. Бас залуучуудад нэлээд их гоё сургамжтай. Тэгээд өөрсдөө бас их нээлттэй гоё ярилцлаа гэж бодож байна. Тэгээд ер нь подкастынхаа эхэнд ч хэлсэн манай энэ хүү подкаст нь бол зорилго нь бол мэдээж залуу үеийнхэндээ одоо дөнгөж чөлөөтөр хичээлж эхэлж байгаа болон хичээлхийг хүсэж байгаа эцэг эхчүүд ч гэсэн хамааралтай шүү дээ хүүхдүүдэд нөгөө спортоор хичээллүүлээ гэж байгаа тэд нар болон за мөн одоо ингээд хичээллээд үжээ эхэлсэн байгаа тамирчид байна. Эдгээр энэ хүмүүст ер нь бол бас нэг чөлөөтөхийн спорт ямар вэ? За яг хичээллээд явсан үр дүндээ гаруул ямар байдаг вэ? Мөн одоо чөлөөтөхийн спорттой хамааралтай бусад одоо хүчин зүйлүүд юу байдаг вэ? За тэгэд бүр томоороо ярих юм бол зөвхөн чөлөөтөх гэхгүй ер нь спортын ардталт юу болж байгаа вэ гэдэг ийм алхамаар юм зорилгооттой эхэлсэн подкаст байгаа. Тэгээд та хоёртоо маш их баярлалаа. Маш үнэтэй сургамжууд одоо их өгшин хүмүүс шиг үнэтэй сургамж энэ их нааши зүгээр. Гэхдээ мэдээж энэ бас тодорхой хэмжээний мундаг амжилтууд гаргасан хүмүүс л байгаа юм чинь бас залуучууд дүүнэртээ маш гоё сонирхолтой яриа хүргэлээ гэж бодож байна. Тэгээд та хоёрын ажил амьдрал спортод сайн сайхан бүхнийг амжилтыг хүсье. За баярлалаа. Тэгээд ярилцах сэдвийнхаа дөнгөжлөлт одоо таалтаж хуурч нөгжүүлсэн чинь хугацаа толсон байж. Тэгээд ядаж сүрэлцээр анхны дугаарын зочдоор оролцсонд маш их баярлалаа. Хоёр тамирч маань маш үнэтэй. Ялангуяа олимпийн туршлагаасаа дүүнэртэй залуучуудтай хуваалцах чадлаа гэж харж байна. Тэгээд амжилт хүсье. Манайхынхаа тасалжуулагчийн замналт нь өндөр амжилт хүсье. Болроо маань цаашаа дахиад олон олимп байх боломжтой. Тэгээд өндөр амжилт хүсье. Аврахт бас аврахч болох боломж байна тий. За тэгээд All Set podcast маань энэ удаа all done боллоо гэж тий. За тэгээд баярлалаа. Баярлалаа.